Заримчилж нийгэмдгийнхэн Солонгос улсад ирээд 2 том үйл ажиллагаа зохион байгууллаа. Эхнийх нь мэдээж монголчуудын дунд цагаан сарын кемпийн үеэр бид нар биелүү өдрөлгийг зохион байгуулсан. Хоёр дахь маань Давид Ёнгөч пастрын Монголд үйлчлэлтэй 20 жилийн зориулаад Ёйдо чуулган болон Монголын пастор хүчний холбоотой хамтраад заримчилж нийгэмдэг биелийн өдрөлгийг зохион байгууллаа. Мөн Монголын биелүү орчуулгын түүхтэй холбоотой үзэсгэлэн бас зохион байгуулж Ёйдо сүмийн гишүүдэд бид нар нээлттэйгээр үзүүллээ. Энэ үзэсгэлэнгийн үеэр бас Иохан пастор ирж үгийлж, нээж, туу цайчилж бас эргэжил хийгдэх үйлчлэлийн талаар товчхон биднээс хуваалцлаа. Мэдээж Монголын биелүү орчуулгын түүх, Христийн түүх Солонгосын бодвол их ариун их боловч сүүлийн үед Солонгос чуулган маань улам илүү хөгжиж Христийн хүрээнд бас Монголын сүм чуулгануудтай хамтран ажиллах үйл алга улам илүү нэгдэж байгаад баяртай байна. Библийн өдрөлөг анх удаага гадаадд болж байгаараа их онцлог байна. За ингэхдээ зөвхөн монголчуудад төдийгүй солонгосуудад зориулаад бас энэ хүү өдрөлөг маань явагдлаа. Тэр илтгэлээ солонгосоор, монголоор, англиар бас тавьсан. Тэгээд тийм учраас энэ мэдээллийг бас дэлхийд даяар түгээхэд бас нэг ихний том алхам боллоо гэж би бол харж байна. Солонгос бидний Христийн түүхийг харах юм бол Солонгос улсад хамгийн анх илгээлтийн эзэд орж иржсэн түүх 18-19 дугаар зуунд байд юм байна. За тэгээд бас Солонгос хэл рүү Библи орчуулагдсан он 19 дугаар зууны сүүл байд юм байна. Харин тэгвэл монголчуудын хувьд Христэл анх орж ирж танилцуулагдсан үе 6-7 дугаар зуун руу хамаарна. Библи орчуулагдсан үе нь 13 дугаар зууны сүүл рүү хамаарна. Тэгэхээр бидний монголчууд бол яг Христлийн ийм ариун гайхалтай түүхтэй. Тийм учраас бид нар энэ газар ирж энэ түүхээрээ бас бахархаж, энэ түүхээ бас Солонгос дахь итгэлийн ахын дүүстэй таниулах тэр гайхалтай ажлыг бас зохион байгуулад маш үр дүнтэй байлаа. Ёйдо энэ сум богом куя гэдэг бол аюу том цуглаан байгаа. Тэгээд энэ цуглаанд солонгосчуудад монголчууд маань ирээд монгол хэл дээр монгол туурхтны бичиг үсэг дээр хэрхэн Библи өнөөдрийг хүртэл ирсэн бэ? Энэ түүхийн үзэсгэлэн гаргаад тэр олон илтгэлүүд тавьж байгаа нь бол маш ач холбогдолтой байсан. 몽골이 굉장히 우리나라하고 가까운 나라라는 생각은 했는데 이렇게 기독교 역사가 있는 줄은 처음 알았어요. 그리고 제가 역사 공부한 거로는 몽골에 이제 옛날에 기독교가 있을 수 있었겠다 하는 생각만 있었지 이렇게 확실한 증거는 또 처음 봤고 그리고 이렇게 많은 선교사님들이 있었다는 것도 처음 알았고 그리고 많은 분들이 와서 이제 찬양도 해주시고 또 이렇게 전시도 해주시고 또 옆에서 안내도 도와주시고 전시 관람하는 거 도와주시고 해서 굉장히 고맙고 이런 자리가 좀 더 있었으면 좋겠습니다. 네, 감사합니다. 제가 이렇게 몽골어 성경을 보니까 우리나라보다 역사가 더 깊은 것도 새롭게 알 수 있었고요. 진짜 몽골 복음화를 위해서 많이 노력을 하고 있구나. 한국인으로서 참 기쁘고 참 감사하고 또 설명도 잘 해주셔가지고 또 이렇게 이 땅에서 만나뵙게 되어갖고 감사하고 참 인상 깊게 잘 들었고 성경이 중요하다는 것을 알게 되어서 다시 한번 성경의 중요성을 알게 되었습니다. 감사합니다.